Сайн байцгаана уу? Tarot Reader Анука байна. За та нартайгаа шинэ 7 өдрийн уншлагаараа уулзч байгаа баяртай байна. За тэгээ энэ удаагийн 7 өдрийн уншлага маань өнөөдөр нэгд өдөр хийгдэж байгаа учраас нэгд өдрийн энерги маань энергийн шалгалт болоод явчих шүү. За тэгээ та нар маань яг ижил хөзрөө сонгуулах гэдсэн учраас арай өөр болохын тулд энэ 3 сахиусан тэнгэрүүдийн мессежийн картуудаас сонголтыг нэрээ өөрчлөх гээд ингээд тавьчлаа. За тэгээд эндээс сонголтоо хийгээд уншлагаа сонсоорой. За ингээд нэгдүгээр группийн маань уншлагандаа тавтамаар л. За даваа гарагийн энерги маань энергийн шалгалт болон даваа гараг дээр одоо энэ карт маань та нарын сонголтын карт байсан гэсэн үг байхгүй юу? За Wheel of Fortune болон The World карт гарсан байгаа нь хоёулаа тодорхой хэмжээнд циклийг илэрхийлж байна. Ер нь бол тодорхой хэмжээнд сэдж байхгүй. Зүгээр 10-ын карт биш бүр илүү юм том major arcana-гаар гарч ирсэн. Тэгээ бүр хоёроороо гарч ирсэн байгаа нь ямар ч хэлсэн энэ өнөөдөр би одоо өнөөдөр чи нэгд өдөр байхгүй юу? Өнөөдөр та нар нэг том зүйлийг дуусгасан байж болно. Одоо нэг том ажлын ард. Тэгээ хоёулаа энэ чинь сөрөг утга байхгүй. Айгуу тийм гоё. Одоо жишээ нь энэ Wheel of Fortune ч өөр Азийг бэлэгдэн хувь тавилан зөв эргэж гин. За тэнгуүтийн World карт ч өөрөө аливаа зүйлийн бүрдэл, төгсгөл, дүүргэлт гэх мэт юм ямар ч бүрэн дүүрэн байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр ямар ч байсан та өнөөдөр ямар нэгэн зүйлийг маш амжилттайгаар, сайхнаар, аз жаргалтайгаар, азтайгаар бүрэн дүүрэн мэдрэмжээр дуусгаж байгаа гэсэн утга бол байна. За энэ дээр бас төгсөлтийн баяр орж ирж болохоор байна. Төгсөлтийн баяр. Тэгээд эн чинь бүр нэг амьдралын бас нэг тийм том гэж хэлж болох цикл байгаа байхгүй жижиг биш. Нэлээд том. Тэгэхээр яг заримын хувьд сургуулаа төгсөх за ямар нэгэн ажил байсан бол тэр ажлаа амжилттай дуусгасан эсвэл нэг тодорхой хэмжээнд нэг газар юм уу эсвэл нэг юм амьдрал харилцаа ч юм уу нэг юм урт удаан хугацаанд нэг зүйл үргэлжлээ тэр нь ингээд дууссан гэдэг байгаа байхгүй. За мөн заримын хувьд яг ойн баярууд тохиолдож иж болно. За одоо сүүлийн үед ялангуяа одоо миний хувьд болохоор одоо саяхан 20 жилийн уулзалт маань бас аахгүй 10 жилийн 20 жилийн уулзалт гэх мэт те нэг тиймэрхүү юм ойн баярын үйл ажиллагаа бас тохиолдсон байж болно шүү. За тэгээд ч одоо өөр юу гэж болох вэ? За хоёр хөзрөөр гарч ирсэн бас цаана учиртай хальта. Сүнслэг төвшөнд айгуу гоё юу яаж байгаа гэсэн утгаас байж болно. Сүнслэг төвшөнд дүүрэлт ирж байгаа. Төгсөрж байгаа ч гэх юм уу. Бас тийм нэг талаасаа энэ чинь нэг ямар нэгэн зүйл төр ингэ төгсрөөд байгаа ч юм уу. Тим энерги байгаа байхгүй юу? За тийм үү. За бүр гадагшаа дотгошоо явах гад те виз хүссэн ялангуяа бүр урт хугацааны виз хүссэн ч юм уу за богиночээс явах те солонгос явах гад нэг юм за одоо миний юу ч одоо юу л болдоо гарах нь юу л болдоо гэж бодож исэн чи аягүй сонио азтайгаар ч юм уу те гарцсан те тэгээ ямар нэгэн тийм виз мэдтэй холбоотой зүйл бүтсэн байх магадaltaй яг бол World карт ч өөрөө аяллыг илэрхийлдэг те за ийм олон салаа утга руу хөрвж болж гин тэг яг ерөнхий энергийг нь ойлгочихж байгаа шүү дээ. Ямар нэгэн зүйл дүүрж төгссөн, дууссан гэхдээ сайхнаар нөгөө өстөнө happy ending гэхээр л тийм нэг муухагаар биш аахгүй юу? Эерэг гоё төгсгөл гэсэн утга бол байна. За тэгэнгүүт за энэ ингээд энергийн шалгалт болон өнөөдрийн энерги болчихж байгаа. За ингээ хоёр дахь өдөр болохоор бас л хоёр карт гарсан. 7-гийн сава болон зоосны хүү. Энд болохоор харьцангуй одоо энэ нэгд өдрийн энерги шиг юм жоохон ижил төстэй утга байхгүй байгаа байхгүй юу? Жоохон хоёр өөр төрлийн хөзөр гарцсан. Тэгэхээр яг нэг бол хоёр хуваагдчих болно. Энэ группийн хүмүүсийн хоёр дахь өдөр хоёр хуваагдах гэдэг тийм хоёр өөр амьсгалтай. Үгүй бол
яг нэг юм хоёр зүйл илүү онцгой үйл явдал болно гэсэн утга бол байж болохоор харагдчихэв. За 7-гийн савнаас харахад бол та нэг юм хамгаалтын байр суурьнд орж байгаа байхгүй юу? Одоо бусдаас өөрийгөө хамгаалах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө талд бат зогсох ч юм уу тий. За мөн хоёр дахь өдөр та нар маань одоо ийм гинтийн зүйл болох магадлалтай. Гинтийн төлөвлөгөөнд байгаагүй. За тэгээ энэ дээр та нар өөрсдийнхөө одоо авиас чадвараар за энэнтэй бас уялдаж болж байна тий. Авиас чадвараар давж гарах. Өөрийнхөө тодорхой хэмжээнд нэг мэддэг байсан зүйлээрээ энэ хүнд хэцүү. За хүнд хэцүү ч үеж болон заримынхнууд явахтай зүгээр юм төлөвлөгөөнд байгаагүй гинтийн зүйл дээр ингээд самбаачлахтай байх гэсэн утгал ерөнхийдөө харагдаад байна л да. Тэгээд түүгээрээ ингээд сайхан даваад гарч чадгаар харагдчихээн. За тэгээ бусдын жоохон дайралтл гэдэг байгаа байхгүй юу? Одоо энэ нохоогоор харагдаж байгаа юм. За бүр үнэхээр бүр заримынхын хувьд ингээд за энэ арайч надад ингэхгүй байлгүй дээ гэж бодож исэн хүн танд муухай зан гарах ч юм уу. Тиймэрхүү зүйлийг ч бас мэдэрч магадгүй. За тэгээд заримынхын хувьд болохоор шууд боддоор мэдэрнэ. Заримынхын хувьд бол энэ өдөр бас ийм энергийн хувьд жоохон бие чинь эвгүүцээд байх юм. За ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм шиг санагдаад ах юм. Ер нь яг яачаад байна гэл эсвэл нэг жижиг сажиг бүтлгүүтэл болоод хараач ингэдэггүй юмс өнөөдөр ч яачаа вэж гэдэг юм. Иймэрхүү мэдрэмж бас төрж магадгүй. Тэгэхээр яагаад тэгж хэлээд байна гэхээр юм энергийн дайралт орж ирээд байгаа гэсэн утга байгаа байхгүй юу? Тэрнээсээ жоохон мэдрэн, ер нь бол мэдрэн. За нэг зүйл болохгүй л агаад байна да гэд нэг тиймэрхүү юм мэдрэн. За тэгтээ гол нь энээсээ өөрийгөө хамгаалж чадна гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд түрүү энэ хоёр арай уйлдахгүй гэдээсэн бас ингээ яриад эхлэнгүүд уйлдж л байна л да. Та яаж хамгаалж чадах юм гэхээр өөрийнхөө тийм чаддаг мэддэг авиасаараа өөрийгөө хамгаална. За мөн үнэхээр энергийн дайралтгаа ороод ирвэл энд лимон байгаа нь бас нэг учиртай харагдаж байгаа биз. Тэгэхээр энергийн хамгаалт болгож бас лимоноор цэвэрлэгээ хийх ч юм уу те. Энергийн цэвэрлэгээ бас хийхэд зүгээр шүү гэсэн утга бол харагдаж байна. Тэг яг энийг та өөрөө мэдээд хийх бах. Цаанаасаа зөнгөөрөө. За тэнгүүд яг би ингээд лимоноор тайлбарлачлаа тий. Тэгтээ бас нэг юу байхгүй. Одоо жишээ нь хүмүүс ингээд жоохон мухар сүсгээр их юм бол доод цогттонгууд яадаг чинь зүү мөрөн дээгүүрээ гурам нулимдаг ч юм уу тий. Нэг юм жижиг сажиг юм дадцсан нэг юм зуршлууд гэх юм уу домууд хийдэг штэ хүмүүс нэг тиймэрхүү зүйл хийж магадгүй л гэсэн зүйлийг л илэрхийлэх гээд байгаа юм шиг байна л да. Ингэж гарч ирсэн нь. За тэгээд зоосны хүү дээрээ харангууд мэдээж зоосны хүү ч өөр айгүй мундаг ийм хариуцлагатай бөгөөд авьяастай хүнийг илэрхийлнэ. За тэгэхээр энэ өдөр таны бас ийм за ялангуяа 7-гийн саваатай харангууд нөгөө спорт авьяас айгүй одоо танд хэрэг болж магадгүй. За заавал спорт авьяас биш ч гэсэндээ ерөнхийдөө л нэг юм мэддэг чаддаг зүйл чинь энэ өдөр айгүй хэрэг болноо. Ялангуяа түрүү хэлсэнтэй нөгөө ийм яаралтай нөхцөл байдалд. За тэгээд чинь би сая юу хэлэх гэжсэн чинь гараа авчив. Өөр би юу хэлэх гэжлээ. За тэг яг зурагл дээрээсээ бол мэдээж ингээд бичиж тэмдэглэх, данс тооцоогоо хөтлөх гэсэн утга бол харагдаж байна. Энэ өдөр та нар маань эсвэл нэг дансаа шууж орлого зарлагаа хяндаг ч юм уу яадаг чи нэг юм бичгтэй холбоотой тэмдэглэл хөтлөх энэ гэсэн юм бас байж болно за. За тэгэнгүүт зоосны хүүчин бас нэг талаасаа мөнгө санхүү болон ажил карьер дээр чинь сайн мэдээ ирэхийг бас хэлж иж болдсон шүү за. Тэгэхээр ялангуяа бас энэ 7-гийн саваатайгаа уйлдана гэх юм бол юу байж болохоор харагдаж байна. Одоо та нэг юм анкет бүгэлдсэн ч байсан юм уу эсвэл нэг бусдтай нэг юм өрсөлдөөд ялах дийлэх гэсэн утга харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ түрүүн бас нөгөө би спорт жишээгээр авцсан те. Тэгэхээр энэ өдөр одоо жижиг сажиг тэмцээнд орлоо гэхэд та ер нь бол төрүүлээд тэрний одоо шагнал магналыг нь авах бүр энэ чинь нөгөө цоом медаль энтрийг бас илэрхийлэх гэдэг тал байдаг байхгүй юу. За ийм байна. За 3 дахь өдөр хатны саваа уруу арж орж ирсэн. За энэ өдөр яг нэг талаасаа та өөрөө жоохон өөртөө итгэлгүй таны нөө галтаа цогтой байдал жоохон
буурч магадгүй эсвэл одоо биеийн ирч хүч жоохон сулраад тий нэг юм ядралт бас мэдэрч магадгүй л дээ. Ямар ч хэлээс нэг юм цог золбоотой байдал жоохон итгэхгүй болох гэсэн утга бол эндээс харагдаж байна. За мөн зарим нь бол бүр интернетгүй орчинд очиж магадгүй бүр утаснасаа холдоод өөрөө хүсээд холдож болно. Эсвэл бүр юм сүлжээ мүлжээгөө газар очиж бас магадгүй шүү за. Ямар ч гэсэн нийгмийн сүлжээнээс тасарч магадгүй гэсэн тийм утга бас харагдаад байна. За бас нэг утгаар орж ирж байгаа нь яг хуу танд нэг юм таалагддгүй эмэгтэй хүн тэр өдөр танд жоохон одоо онцгүй зан гаргах байж болох юм. Эсвэл нэг юм онцгүй нэг юм эмэгтэй хүнээс болж бухимдаж магадгүй бас. Яг ямар талаараа онцгүй юм гэхээр хитрхи задгай одоо арай нэг хүмүүжилгүйч гэх үү, боловсролгүй хүмүүжилгүй соёлгүй гэж хэлэх гээд байгаа юм. Соёлгүй гэмээр нэг юм жоох ёс журамгүй за одоо байж болох бүхлүүгийг хэлж байгаа шиг байна. Нэг ийм хүнээс бол бас стресстэж магадгүй за. За тийм утга байна. За дөрөвд өдөр болохоор зоосны хатан. За тэгэхээр энэ өдөр та өөрөө маш мөнгө санхүүгийн хувьд болон гадаад гоо үзэгслэн элбэг дэлбэг байдлын хувьд маш таатай байна гэсэн утга бол харагдаж байна. Хэлбэг дэлбэг байдлыг мэдрэх санхүүдж ээлтэй зүйл тохиолдох. За бас гэртээ сууж агаад гинтийн орлого олох ч юм уу тий бас байж болно шүү дээ. Хин нэгэн танд одоо урамшуул бэлэг өгдөг ч юм уу тий. За ямар ч сан гэртээ сууж агаад орлого олох гэсэн утга бол энэ яг хүзрийн зураглалаас нь өөрөө харагдаад идэг. За тийм үү тэр өдөр та үнэхээр гэр эзэгтэй одоо ээж бол та бол маш сайн гэр эзэгтэйгээ үүргээ гүйцэтгэн гэр бүлийнхэнтэй халамж хайраа үзүүлнэ. Одоо гой сайхан хамтдаа хоолороо гэр бүлийнхнийгаа дайлан ч гэдэм үү те ийм байж болно. Тэгээ заавал гэр бүл биш ч гэсэндээ та ерөнхийдөө ингээ эргэн тойрон хүрээлтэй айгуу тийм халамжтай энергийг түгээх иймэрхүү уур амьсгалтай байхаар энэ одоо хүн дайлж цалмир санагдах юм уу хүнд хоол авч өгмөр санагдах юм уу эсвэл өгмөр санагдах тий. За хоол биш юм а гэх зүгээр юм материалын байдлаар туслахыг айгуу хүсэж магадгүй мөн хүнд бэлэг өгмөр санагдах бас байж болох юм тий. Бэлэг өгөх. За тэгээд та өөрөө хэрвээ тийм биш бол одоо саяны дурдсан энэ өгөөмөр эмхтэн энергийг гадны хүнээс мэдэрнэ гэсэн үг байхгүй юу? Одоо гадны хүн гэхээр бүр хөндлөнгийн хүн биш шүү. Зүгээр та өөрөөсөө гадна өөр хүнээс ийм халамж хайр ээж энергийг мэдэрнэ. Хин нэгэн танд үнэхээр халамж үзүүлнэ эсвэл бэлгэсэлт өгнө, элбэг хангалуун байдлыг бэлгэлнэ ч гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйл байж болохоор харагдчих. За 5 дахь өдөр 5-ын сэлэм уруу арж гарч ирсэн. Яг хоо 5-ын сэлэм нэг юм ялагчгүй тулааныг илэрхийлээд идэг л да. Ялсан ч ялсан мэдрэмж авдаггүй. Зад хэрэлдээл тэгэл ялсан ч гэсэнтэй цаанаа одоо ядагч. Нэг тийм гоё мэдрэмж бол байхгүй. Тэгэхээр ер нь бол хэрэггүй маргалдаан л гэсэн үг л дээ. Нэг юм тиймэрхүү. За тэгээ мөн өнгөрсөнтэй холбоотой хэрүүл маргаан эсвэл одоо сэтгэлдээ тэгээд яваад байсан хүмүүсийн одоо үгэнд гомдсон байсан бол тэр гомдлоос тайлагдаж болох юм яа урваа арцсан гэдэг утгаараа 5-ын сэлэмний энерги дээш арцсан байсан бол бүр одоо хүнтэй хэрэлдэх байж болно л доо. Яг заримынх нь хувьд тиймэрхүү жоохон хил амаа билүүтэх гэдэж магадгүй гэсэн утга бол байна. Гэхдээ урваа арчхаараа яг өмнө нь хин нэгэнтэй үнэхээр муудалцсан, гомдсон одоо жоохон өс санаад яваад исэн бол тэр гомдол чинь тайлагдаж магадгүй гэж харагдаж байна. За мөн одоо ямар нэгэн зайл ч юм уу одоо жоохон онцгүй зүйл хэрэглээд бусдыг ингээ яалж дийлэх ялангуяа сэлмний одоо юу гарахаар чинь тийм одоо увайгүй байдал гэх юм уу тийм явуургүй залмих хэрэглэх эсвэл юм хил амаараа дийлэх гэж оролдох гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл ер нь бол хэрэггүй л харагдаж байна тэр өдөр. Тэгэхээр энэ тал дээр анхаарчаарай. Хагасаа өдөр зоосны жанжин. За жоохон удаан өрнөлттэй боловч
үр дүн сайтай өдөр гэсэн үг. Тэгэхээр яг та өглөө нэг юм ихлүүлчихээл тэр нь ингээд дуусчихгүй гараас чинь гарч өгөхгүй ингээд баг багаар хийдэг ч юм уу. Эсвэл тэр нэг ихлүүлсэн зүйлээ яг ингээд дуусгахыг гэхээр дундуур нь ингээд одоо жижиг сажиг юм өөр хийх юм гарч ирж мэрдэг ч юм уу яадаг чинь нэг тиймэрхүү жоо удаашралыг мэдэрч магадгүй. Нэг бол зүгээр тэр өдөр жоо уйдгартай ч юм уу тийм энергитэй гэж болно. Нэг газараа ингээд зогсон. Тэгэхээр яг гэртээ ч юм уу те эсвэл айл нэг газар ингээд жоохон хүлээлгийн байдалтай ч гэмээр юм уу. Тэгтээ яг тэр өдрийн эц төгсгөл гэхэд за би яг нэг ингээд зүгээр суугаад байсан юм шиг мөртлөө айгүй их зүйл хийцэн ч юм уу. Би нэг их юм хийгээгүй дээ гэж бодож исэн чинь яг үнэндээ бас айгүй хөөрхөн зөндөө юм амжуулсан ч юм уу. Нэг тийм мэдрэмж төрж магадгүй гэж харагдаж байна. За тэгээд тэр өдөр тийм дүлгөөхөн даруухан нэг тийм эргэтэлэг энерги бас онцгой гэж болно. Тэгээ нэг юм тууштай учиргүй одоо нэг тийм 100 цэнгэл хөөгöd идэггүй нэг тийм жоохон даруухан тийм эргэтэй үний энерги бас байж болохыг харуулж лээ л да. За өөр би сая юу хэлэх гэжсэн бэлээ нэг юм хэлэх гэжсэн чи хайчваа. Тийм. Нөгөө одоо бас энэ жанжины зоос чинь нэг юм бүх юм ингэ төгс хийх гээд өөрийгөө жоохон зовоогддаг хүн дээр бас гарч ирээддэг байхгүй юу. Тэгэхээр тэр талаа бас өөрөө нэг бодоод үзээрэй. Ингээд заавал юм төгс бүр энэ 100% ингээд нэг өндөг шиг өөгүй байх албагүй гэсэн утгыг илэрхийлээд байдаг. Тэгэхээр магадгүй тэрнээс болоод таны одоо юм хийж байгаа зүйл удаашралтай байж болно. Зүгээр нэг баг зэрэг өөс байхад зүгээр гэсэн утгыг бас хэлж идэг. За тэгээд бүтэнсээ өдөр дээр болохоор page of wands. Яг энэ өдөр нэг юм за өнөөдөр өстө яасан ч явах те юу ч хийсэн явах те гэл ингээд жоон сэлгүүцэх гэмэрч юм шиг. Тим энерги мэдрэгдэж байна яагаад ч хийцгүүрэл тэгсэн мөртлөө айгууд ийм ч юм хэмээр тийм ч юм хэмээр санагдаал байдаг. Тэгсэн мөртлөө яг юу ихэ мэдэхгүй байгаа юм шиг. Нэг тийм энергитэй. Ямар ч сан гэгээлэг, эерэг, эрч хүчтэй тийм өдөр. Тэгээ бас заримын хувьд яг юм шин зүйл сурахыг оролдож магадгүй. Одоо дугуйн чаддгүйсэн бол дугуйн суридаач гэдэг юм уу те ялангуяа тийм тишүүр мишүүр эсвэл одоо нөгөө түрээслээд идэг юу чи юу лээ нөгөө түрээсийн дугуйнууд мопед билүү тиймэрхүү юм ууны ч гэдэг юм мэдгүй ямар ч нэг иймэрхүү шинээр нэг юм сурыг гэж бодож магадгүй гэж харагдаж байна. За тэгээд улны учроосоо уламжлал ёсоор хэдүүлээ энэ 7 хоногийн ерөнхий энерги харангууд 10-ын зоос орж ирсэн байна л да. Ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд олуула байх энерги эндээс харагдаад байгаа байхгүй юу? Гэр бүл эсвэл одоо ажлын хамт олон ч юм уу те нэг юм магадгүй юм ойрхон хүмүүстэй уулзаж хоол унд идэх ч юм уу эсвэл гэртээ хүмүүс уурах ч юм уу нэг жаахан бужигнаантай тийм 7 хоног ерөнхийдөө ихэнх өдөр нь ганцаараа байх өдөр жоохон ховор олуулаа бужигнсан. За тийм үү тэрнээс гадна яг одоо мөнгө санхүү дээр чинь айгүй ээлтэй утгаас энэ харагдаад байгаа байхгүй юу? Одоо энэ хараа Page of Pentacle тэгснэ Knight of Pentacle тэгснэ энд бас Queen of Pentacle гэдэг ерөнхийдөө зоосны үзрүүд айгүй орж ирсэн байгаас дандаа хүн үзрүүд тэнгүүд энд ч гэсэн 10-ын зоос ороод ирсэн байгаа нь айгүй сонирхолтой байгаа байхгүй 10 Page Knight Queen гэдэг ингээ яг ингээ ахаад ороод ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө санхүүгүүд ер нь ээлтэй 7 хоног байх магадaltaй харагдаж байна. Тэгээ яг материаллык байдал, хоол унд элбэг байдлаар ер нь юм хангалуун байна гэдэг. Энэ жүржийн модноос аягүй гоё л харагдаж байна л да. Жүржийн мод ч байл яманы мод ч ер нь юм элбэг байдал, юм жимстэй мод гэдэг ч өөрөө үржил шимээ өгнө гэсэн утга байдаг. Тэгээ яг таны ажилтай ч холбоотой бай, таны ажил нь ялангуяа гэр бүлийн бизнес байдаг ч бай те. Нэг бол зүгээр л таны ажлаас ийм холбоотойгоор ийм аягүй орлого орон доктортой
орлого орно гэх юм уу, эсвэл бүр юм цаашдаа бүр юм урт удаандаа байнгын юм өөжтэй байх тийм орлого мөнгөний санаач гэмээр юм. Тиймэрхүү зүйл бас байж болно. Тэгээ мэдээж эхний түрүүний хэлсэн те ойр ойрхон хүмүүстэй уулзаж хоол унд идэх мэдэх олоолаа байх гэсэн утга нь илүү давмгай байхаа. За тэгээд за миний суугийн нэр үздэг хүмүүс мэдэх бах те нөгөө юм би чи нэг юм гараараа нэг юм хүзэр эзэмдэг байхгүй юу? Одоо энэ 7 хоног танд ээлтэй болон ээлгүй зүйл гэдгийг татчаад эргээд ороод ирээ. Тэгэхээр энэ зөвлөгөөний картуудаа хэлж өгье за. За хэрэгтэй болон хэрэггүй буюу одоо ээлтэй ээлгүй зүйл гингүүд за хэрэгтэй зүйл дээр хил хязгаар тэмдэглэл хөтлөх бичих гэж орж ирлээ. Тэнгүүд аюу сони энэ 2 дахь өдрийн энерги тэр чигтээ байж шít. Сонин. Энэ дээр бичих гэж яриад байсан тий. За тийм мөн яг 7-гийн савн дээр би яг хил хязгаарыг дурдаггүй ахалтаа. Гэхдээ нэг юм санамсаргүй үйл явдлаас болоод өөрийгөө хамгаалах гэдсэн тий. Энэ хашаа татцсан байгаа нь өөрийгөө ямар ч аюулгүй болгож байгаа гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй юу? Ийм өөрт чинь таагүй хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад тэгээ өөрийнхөө ийм чаддаг мэддэг зүйлээрээ өөрийгөө хамгаалж байгаа гэсэн утгыг нэг ерөнхийд нь ярьсандаа тий. Нэг тэр л гараад ирчвүүдээ гэж харагдаад ах юм. За тэгэхээр яг бусдтай хил хязгаараа тогтоох нь чухал ахны. За би ийм зүйлийг чинь бол төвчж чадахгүй шүү гэдэг ч юм уу те. За энээс илүү надтай муухай харьцахыг зөвшөөрөхгүй яаж гэдэг юм уу. За мөн хитрхий жоохон даврах гээд байгаа хүмүүсийг жоохон цэвэрхэн зай авах гэсэн утга бол байна л да. Тэгээд яагаад ч юм энэ дээр тэмдэглэл хөтлөх бичихгээ ороод ирсэн байгаа нь за яг заримын хувьд ингээд мессежээр ч юм уу тэрийг хэлж болно. За одоо би ийм юмд ч юм бол дургу дуртай эсвэл цааш танадтай ингэж харьцаж гэдэг юм уу эсвэл ер нь харьцмааргүй байна ч гэдэг юм уу иймэрхүү юм бичиж илэрхийлэх гэсэн утга бол байж болохоор харагдаж байна. За тийм мөн энэ 7 хоногт ялангуяа та нар маань бичиж тэмдэглэх ийм зүйл хийвэл их зүгээр юм. Тэгэхээр дараа нь танд ийм мартчихгүй те. Ялангуяа одоо түрүүн би энэ дэрний данс тооцоо гэдсэн те. Яг тэрнгээр зүгээр жишээ аваад хэлэхэд ерөнхийдөө өдөр болгоныхоо орлого зарлагыг тэмдэглэх, бичих, за хинд юу өгснөө бичих ч гэдэг юм уу те. Эсвэл одоо хинээс мөнгө авах хэрэгтэй байлаа, эсвэл хинд өгөх хэрэгтэй байлаа мэлээ ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг бичиж тэмдэглэх нь дараа нь та нарт хэрэг болохоор юм шиг харагдаж байна. Тэгэхээр яг жоо мартамхаа хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд тийм өдрийн тэмдэглэл ч юм уу одоо утасныхаа нөт мөтдөр тиймэрхүү мартаж магадгүй гэсэн зүйлсүүдийг ер нь бичиж тэмдэглэж хадгалж үлдээж ивэл хэрэг болох нэ. Ялангуяа энэ 7 хоногийн үйл явдал. Тэгэхээр энэ дараа 7 хоногт нэлийн хэрэг болох магадaltaй харагдаад байгаа байхгүй юу? За хэрэггүй зүйлсүүд нь гэсэн чинь өөрийн бодлыг тулгах эго уур гэж байна. За ийм зүйлсүүд бол энэ 7 хоногт ер нь хэрэггүй байх нь. Одоо энэ 5-ын сэлэмдэр харагдчихсан. Тийм энийг 2 дахь 5 дахь өдрүүдийн энерги айгу чухал юм уу да. Хэрэгтэй хэрэггүй зүйл нь яг ингэж уялдаж орж ирж байна. За тэгээд бусдад өөрийнхөө бодлыг тулгахгүй байх нь биш үү? Бас бусдын бодлыг ч гэсэн сонсон. За тэнгүүд энэ жанжны зоос ч гэсэн ерөнхийдөө тийм дээ. Нэг юм бүх юмыг 100% төгс хийх гээд бусдын хийсэн юм өөртөө таалагдахгүй байх ч юм уу нэг жоохон тиймэрхүү зүйл байгаад. За тэгээ эго гэхээр бас бараг л одоо энэ өөрийнхөө бодлыг тулгах чинь бас нэг талын эгоч болоо явчих юм болов. Тэгээ уур муур ер нь хэрэггүй гинэ. Энэ 7 хоног. За юм байна. За тэнгүүд одоо хэдүүлээ. За энийг би ингээ ойртуулад харуулъя. Та нар маань скриншот хийгээд өөрсдөө орчуулж үзээрэй. За энэ ер нь тэгтээ бас жоохон муу харагдаад тийм байлээ шүү те. Ер нь нэлээд сайн барьж өгөхгүй бол дараа нь би бас ингээ өөрөө видеонод үзсэн чинь нэлээд муу л харагдаад тийм бэл. За энэ чагаа харьцангуй бас том бичигтэй. За
За мэдээж энийг бол одоо ажил, карьер, мөнгө санхүү, за тэг хүү хоорондын харилцаа, за тэгээд ерөнхийдөө ер нь юу гэж зөвлөх үү гэж л бодож татчих байгаа байхгүй юу? За ерөнхий зөвлөгөөн дээрээс болохоор play card гарсан байгаа. Тэгэхээр энэ 7 хоног бол ерөнхийдөө өөрийгөө баярлуулах, эрхлүүлэх, ажил төрлөөсөө түр одоо өөрийгөө одоо хоош татах те амраах, хөгжилтэй, хөөртэй, зугаатай байхад ер нь бол зориулсан дээр гэж зөвлөж байна. Найз нөхдөдтэйгээ уулзах, өөрийгөө юм хөгжилтэй байлгах. Тэгэхээр тэгснээрээ өөрөө чинь энерги айгүй өндөр болох гээд байна гэж байна. За тэгээд энерги өндөр болсноор бас хүн хоорондын харилцаанд айгүй нөлөөлж байгаа. Заримынх нь хувьд үнэхээр энэ 7 хоног та нар маань өөртөө бүр манифест хийжсэн тэр хүнтэйгээ уулзах боломжтой. За тэнгууд энэ нь бас хид өдөр ингээ харангууд биш үү? Бүтэнсээ өдрөж магадгүй. Яг бол энэ савааны хүүч өөрөө шинэ хүн амьдралд орж ирэхийг илэрхийлждэг бас. Шинэ зүйл сурах, мэдэх, тэгээ шинэ хүн амьдралд орж ирэх байж болно. За яг нэг өдөр бас байж болох л юм. Гэхдээ надад бол илүү бүтэнсэн гэж санагдаж байна. За тэгээд ялцчгүй таны одоо залбирж исэн, бацтгал үгээр өөртөө дуудаж исэн, дүрсэлж төсөөлж исэн тэр хүн чинь одоо ер нь ирж байгаа гэсэн утгал энэ дээр харагдаад байна л да. Та өөрөө энэ сөүл мэтээ өөрөө дуудсан. За заримынх нь болохоор энэ 7 хоногт дуудах үеж болно. Ямар ч энергийн өндөр түвшинд очисноор энэ хүн хоорондын харилцаан дээр таатай хүмүүс холбогдно гэсэн утга бол ерөнхийдөө мэдрэгдэж байна. За мөнгө санхүү дээр болохоор за энэ 7 хоногт бол та нар ингээд хүртэх ирэхгүй, надад хүрэлцэхгүй гэж бодох нь бол дэмий. Орчлон хорвоо ертөнцийн дээр бүх хүнд хангалттай их эд баялаг байгаа гэж бодох хэрэгтэй. За ганцхан эд баялаг дээрээс төвлөрөхгүй. Хүн ч гэсэн одоо танд таарсан, танд тохирсон тэр сөүл мэд чинь байгаа. Ингээд бүх тал дээр л ингээд надад хүрэлцэн хангалттай байгаа гэдэг зүйлийг ойлгох нь аягүй чухал гэж энд мессеж өгч байна гэж би ойлголоо. Тэг яг энэ дээр гарчиг нь болохоор яг бурхан бол таны одоо их сурвалж юмаа л гэж л байна л да. Тэгэхээр яг нөгөө юм хэдийгээр 5-ын зоос гараагүй ч гэсэндээ ер нь бол би хүртэх хэрэгтэй, надад хүрэлцэх хэмжээний харилцаач бай, эд баялагч бай, аз жаргалч бай бүгд байгаа гэдгээл сайн өөртөө одоо кодлох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр надтай тийм ийм хүн учрахгүй байна дөө. Би ч одоо тэгээд хангалттай хэмжээний мөнгө хураахгүй байна дөө ч гэдэг юм тийм иймэрхүү бодлууд угаасаа димэл гэж байгаа байхгүй юу? За ийм байна. За ингээд нэгдүгээр группийнхний энэ 7 хоногийн уур амьсгал юм байна. Та нарт маань таарах, таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд таарсан бол хэрхэн таарснаа бас лайк, комментээр илэрхийлээрэй. Тэгээ мөн видео маань таалагдсан бол лайка дараарай. За тэгээд октоосоо subscribe дарахгүй үздэг бол та нар маань бас дараад миний сувгахтаа нэгдэрэй гэж хүсэж байна. За тэгээд хувийн уншлага авахд бол нээлттэй болсон байгаа гэдгийг дахин хэлье. Хувийн уншлага авах зааврыг та нар маань миний сошиал хаягуудаар надтай холбогдоод авах боломжтой. Сошиал хаягууд маань description хэсэгт байрлалцсан байдаг байгаа шүү. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье баяртай. За 2 дугаар группийнхан маань. За та хэдийн маань сонгосон карт бол энэ карт байсан гэсэн 2-ын сава. За нэгд өдрийнхөө энергээр хэдүүл энергийн шалгалтаа хийчихнэ. Тэнгүүт биш тий. За өнөөдөр бол сонголттой тулсан байж болно. За хоёр зүйлээс алийг сонгох вэ гэд эргэлдсэн байж магадгүй. Гэхдээ энэ нь таны илүү одоо юм өдөр тутмын аахар шахар зүйлхээс илүү ирээдүйтэй ч холбоотой тийм сонголт байх магадaltaй. За магадгүй ойрын ирээдүй ч гэж болно л доо. Аялахаар хаашаа энэ зүүн хаашаа аялдах юм блэ гэж бодож исэн. За алсын ирээдүйг үйл одоо амьдралынхаа одоо хийх бүр ажлыг ч юм уу те бүр амьдрах газраач гэдэг юм уу юм сонгох шаардлага өнөөдөр үүссэн. Эсвэл зүгээр энэ талаар айгүйх бодсон байж болно л доо.
ерөнхийдөө хоёрын саваач өөрөө ирээдүгөө төлөвлөх гэсэн түлхүүр үг байдаг. За тэгээ бас эн чинь комфорт зоноосоо гарах гэсэн утга бол байдаг. Тэгэхээр өнөөдөр та нар магадгүй бүр ингээд хийж үзэж байгаагүй зүйлээ хийж үзсэн эсвэл үзэхээр төлөвлөж байгаа. Тэгээ энэ нь яг хоёрын саваар гарч ирсэн гэдэг утгаараа аялалтай холбоотой байж болно. Газар ойрон сэлгэгч байдаг юм уу? Үгүй бол бүр ажлын байраа солихч байдаг юм уу те, нэг юм жоохон шилжилт хөдөлгөөнтэй ерөнхийдөө холбоотой тийм зүйлэл гарч ирсэн байна. За харин зүгээр зурагтай нь холбох юм бол ажиллаа хийсэн, ажил дээрээ очисон, офисын өрөөнд очисон ч гэдэг юм уу. Ажлын өрөөндөө байсан гэсэн утга. Өнгөрүүлсэн. Ингээд ерөнхийдөө ингээд компьютер дээр ажилладаг ч вэ, ерөнхийдөө л та хийх ёстой зүйлээ өнөөдөр хийсэн гэсэн утга. Тэгээд яг хөтэ нэгд өдөр чи угаасаа л ажлын эхний өдөр шүү дээ. Яг тэр утгаараа бол ингээд ажиллаа хийгээл өнгөрсөн гэсэн утга бол байж болохоор л байна. За, хоёр дахь өдөр дээр болохоор хааны сава. Ер нь эхний 3 өдөр бол дан сава байна. Тэгэхээр эхний 3 өдөр айгуу тийм гал ирч хүчтэй ажил хийх, ирч хүч их өндөртөө байхаар л харагдаж байна л да тий. Савааны өдөр их байгаа болохоор хоёр дахь өдөр таны удирдлага танд үүрэг чиглэл өгч магадгүй. Тэгээ гол нь яг ингээд танд таарсан ажиглагч өгөх. За мөн та өөрөө удирдагч нь бол та бас одоо дор ажилтдаг хүмүүстэй үүрэг хариуцлагын айгуу сайхан мэдрэмжтэйгээр за чи тэрийг хийгэрээ, чи энийг хийгэрээ гэж яг чадах зүйлийг даатгсан гэсэн утга бол байдаг. Байгаад байна. Тэгээ угаасаа яагаад ингэж хэлээд байгаа юм гэхээр хааны саваач өөр айгуу мундаг удирдагч хүн байдаг. Удирдагч энергитэй төрөлхийн юм удирдагч хүмүүс байгаад идэх учраас таны удирдах хавьяас хоёр дахь өдөр маш сайн байна гэсэн ерөнхий утгаар бол харагдаж байна. За мөн тэгээд олон хүнтэй уулзаж магадгүй, танилын үүрэгээ тэлж магадгүй, эсвэл олон одоо танил талдаа нөлөө бүхий хүмүүстэй уулзаж ярилцах ч юм уу те. Тиймэрхүү зүйл бас хийж болно. За 4-ийн саваагаар харахаар 3 дахь өдөр тэмдэглэлт баяр болж болно гэж харагдаж байна. За энэ нь бол одоо төрөл бүрийн л баяр гэдэг л да. Хурим, одоо ажлын байрны нээлт, эсвэл одоо өөр хин нэгний байрны найр ч юм уу те, эсвэл та өөрөө найрыг хийх гэдэг юм. Ямар ч нэг найр наадамтай баяр цэнгүнтэй холбоотой ийм гоё баяр жаргалтай өдөр болох гэдэг шүү дээ. Энэ чинь ширээ мэрэг нь харсан ч тэр тий айгаа илбэг хангалуун хундгаа тулгаал ямар нэгэн баяр тэмдэглэж байгаа гэсэн утга бол харагдаж байна. За тэгээд арай өөр утгаараа гэх юм бол яг 3 дахь өдөр жоохон гэртэй байж магадгүй гэсэн утга бол байна. Илүү гэртэй цагийг өнгөрөх. Гэхдээ уйтгартай гонигтайгаар биш юм айгу жаргалтайгаар магадгүй гэртэй хүмүүс урих гэдэг нь үү? Ширээ засаад гэртэй хүмүүс урих гэж болох юм л та. Тэгээ гол нь 4-ийн саваач өөрөө юм урт удаан тогтвортой удаан настай зүйлийг л ярьж байдаг байхгүй юу? Удаан ажиллах ажлын байрны тийм нээлт ч юм уу те. Урт удаан тогтвортой байх тийм зүйлийг л илэрхийлж байдаг. За арын үзэрч бас ялгаа алгаа бас л урт удаан тогтвортой үр шим ашиг энтрийг илэрхийлдэг 10-ын зоосоос гараад ирсэн байгаа байхгүй юу? 4 дахь өдөр гэр бүлээрээ цагийг өнгөрөөж болно. За мөн гэр бүл туцсмаа гэр бүлийн ахмад гишүүнтэйгээ ч юм уу те. Нэг юм ам бүл олуулаа байхыг илэрхийлж болно. За мөн мөнгө санхүүгийн хувьд бол ээлтэй мэдээ эрхийг хэлж болно. За мөн 4 дахь өдөр яг ингээд орлогоо одоо хүртэх ч гэдэг юм. Эсвэл цалин буух юм уу? Эсвэл цалин буух чи юу лээ? 4 дахь өдөр чи хэдэн сар хийдэм бэлээ? Цалин бууж бас магадгүй л нэг юм орлоготой болох. Мөнгө санхүүгээр игээ илбэг байгаад байгаа байхгүй юу? Тэгээд гэр бүл найз нөхдөөрөө ч юм уу им гадуур хооллох эсвэл гэр орны хүрээнд хооллож унтлах бас байж болоод идэх. Ер нь бол 7 хоногийн уншлаган дээр ерөнхийдөө л нэг юм хүмүүстэй уулзаж хоол идэх мэдэх нь илүүтэй надад таарад идэг юм шиг санагдсан. Мэдээж одоо жоохон холын том уншлагын үед дээр арай өргөн утга илэрхийлэх байх.
Тэгээ гол нь 10-ын зоос ч өөр гэр бүлийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр гэр бүл шиг юм дотн хүмүүстэйгээ урт удаан хамт амьдарсан хүмүүстэйгээ илүү цагийг өнгөрөх. Яг гоо энд би Oracle card dial-ийг татцсан байгаа л да. Танд энэ 7 хоногт хийвэл ээлтэй зөвлөгөө цэцэг ургамлаа арчлах гэж байна л да. Тэгэхээр яг энэ хөзрийн бас энэ гэрийн тасалгааны энэ ургамлууд нь бас анхаарал татаж одоо уйлдаж бас орж ирж байгаа байхгүй юусэн. Тэгэхээр энэ өдөр та магадгүй бүр гэртээ байгаа ургамлаа арчилж тордох ч үж болно. Эсвэл та үнэхээр хүлэмжинд одоо юм тарьж байгаа бол тэ ногоо цагаа тарьж байгаа бол тэр зүйлдээ илүү анхаарах ч үт юм уу. Бас байж болно. За 5 дахь өдөр Knight of Cups сайхан санал хүлээж авна. Ажлын саналж байж болно. Эсвэл одоо яг 5 дахь өдөр гэдэг утгаараа гарын орё гэсэн санал байж болно л да. Эсвэл бүр үнэхээр хайртай хүн чинь, эсвэл болддог залуу чинь, нөхөр чинь ч юм уу, найз чинь өнөөдөр 5 дахь өдөр гарын гадуур гоё гарч болзъя ч гэдэг юм. Ийм санал орж ирж болно. За мөн таатай ажлын санал орж ирэхийг бас хэлж идэг. Тэгээ гол нь санал тавьж байгаа хүн нь өөрөө ийм цэвэр ариун сэтгэлтэй хүн гэж ер нь тодорхойлогддог энэ Knight of Cups-аар бол ямар нэгэн тийм хар буруу санаа ахгүй сайхан нэг санаж хэлж байгаа гэсэн утгыг бас хэлж идэг. Тэгээ ерөнхийдөө бол romantic card 5 дахь өдөр бол ялангуяа одоо хосуудын хувьд бол их романтик өнгөрөх магадaltaй. Тэгэл би биендээ хайраа хэлчлээл эсвэл таны одоо хос чинь танд үнэхээр гоё чин сэтгэлийн гоё үгнүүдээ хэлдэг ч юм уу те. Тэг яг тэр нь заримынх нь хувьд нэг албаг пиавны арт дээр ч юм уу нэг класс вайн усныхаа арт дээр ч юм уу сэтгэлээ ингээл илүү нээж өгж байгаа ч гэж болох л юм. Ялч гүн аягны картаар ингээ байгаад байгаа болохоор. За тэгээд энэ бас ингээ харсан чи аягны карт гэснээ жолоо барьцсан байгаа нь сонио харагдаж шүү. Тэгэхээр та нар маань ямар нэгэн одоо игч бай багч бай уусанд л бол машин барьж болохгүй шүү, жолооч дуудаарай л гэж хэлээ да. За тэрийг айгүй онцолж сануулъя. Хагасаа өдөр бас л савны өдөр гарсан байна. Ер нь энэ 7 хоног дээр яас их саваа орж ирээ. Их л биеийн ирчүүд сайтайхан дээ. Тэгээ юм хүсэл тэмүүлээг өндөртэй, эсвэл амбицтай тийм л байх гэдэг юм. Эсвэл үнэхээр л өстой энийг чи тэрийг чи гэж пэйж онцоор харсан ч тэр. За хагасаа өдөр та нар маань гол энерги нь бол 6-гийн саваа харагдаж байна. Хүлийн зөвшөөрөх гэсэн утга байдаг. Мөн ялан дийлэх те. Тэгээ гол нь өөрийгөө үнэлэх үнэлэмж айгуу гоё өсөж байгаа байхгүй хөөх би чадчихээн гэл эсвэл бусд хүмүүс ч гэсэн тань тэрийг мэдрүүлж болно. Чи мундаг юм аа гэд ингээ чаддаг мэддэг зүйлэр ч хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа гэсэн утга. Тэгээ энэ заавал ажил байх албагүй ажил дээрээ цаашаагдахыг чилжиж болно. Эсвэл зүгээр л хүмүүс таныг одоо ингээ байгаагаар чинь одоо танд байдаг тийм сайхан чанарыг чинь айгуу дөвийлгөөд ингээ магтаж өгөх гэж болно л доо. Тэгээ тэрнээсээ ингээд айгу аз жаргалыг мэдэрч байгаа гэсэн утга бол харагдаж байна. За тэгснээ бас энэ хараа Page of Wands дээр харахаар яг шууд утгаараа ингээ лайв хийх гэж үзэж магадгүй. Эсвэл ийм сошиалд нэг юм итэвхтэй байх гэж өөрийнхөө зүгээс тэгж одоо өөрийнхөө тийм эсвэл бичлэг энтрийг оруулдаг ч юм уу, зургийг хийдэг ч юм уу. Тэгээ тэрний айгу хандлт сайн авдаг ч юм уу. Тийм бас байж магадгүй. Тэгээ энэ нь илүү нэг юм спортлог байдалтай илүү холбоотой санагдаад байгаа байхгүй надаа. Ягаад ч юм ингээд та өөрийнхөө юм эрч хүчтэй байдлыг харуулсан нэг тиймэрхүү зүйлийг бусдад ингээ харуулах. Тэгээ тэр нь айгу тийм сайшаагдах гэсэн утга харагдаад байна. За бас нэг талаасаа энийг ийм хөндлөнгийн хүн гэдээ аваад бас харж болохоор харагдаж байна л да. Хин нэгэн ийм балчир энергитэй хүн таныг тэр өдөр айгу баярлуулах. Тэгээ яаж баярлуулад байгаа юм гэхээр таныг их магтах гээд байгаа юм шиг л харагдаад байна. Айгу хөөх ямар мундаг юм бэ гэл ингээд өөрийг чинь л айгу тийм магтаад байгаа. Тэгэл тэр нь л айгу гоё санагдаад байгаа гэсэн утганд орж ирж байна. За бүтэнсэ өдөр дээр болохоор 9-ийн зоос өөртөө маш анхаарсан өдөр болж магадгүй, өөрийгөө эрхлүүлсэн,
өөртөө гоё амттай юм авч өгдөг, эсвэл гоё гоо сайханд ордог, барайнд орох ч юм уу тий. Нэг юм өөрийгөө эрхлүүлсэн энергитэй өдөр болох байхаа гэж харагдаж байна. Тэгээ гадаад үзмжийн хувьд бас сайхан харагдчихэж болно. Илүү одоо өмнөх хөөсөө илүү хөөрхөн сайхан харагдах. Яг хөө тэгээ бас нэг гоо сайхны үйлчлэгээ авахыг болж болно л доо. Гадаад төрөндөө анхаарад үс цусаа янзлуулах ч гэдэм үү. Тэгээд илүү нэг гоо сайхны газар очих гэж болно. За тэгээд бас юм айгуу тийм гоё ганган зүйл өмсөөд тий хувцас сунар эд хэрэглэлээр өөрийгөө ингээд гоё олгоод гадуур гарах гэж болох юм. Тэгээ 9 зоос ч өөрөө маш бие даасан эмгтэйг илэрхийлсэн карт гэдэг. Ялангуяа хувийн бизнестэй ингээд санхүүгийн хувьд харьяат бус, хараат бус ийм өөрийн гэсэн бие даасан ийм хүнийг илэрхийлж байгаа. Эрэгтэй эмэгтэй гэлтгүү та нар маань бүтэнсээ өдөр ийм бие даасан мэдрэмжийг айгүйх авахар харагдаж байна. Тэгэл би болж штэ, би чадж штэ гэл бас тодорхой хэмжээнд өөрөөрөө бахархах байхаа. Энэ бол магадгүй өмнөх өдрийн энергитэйч холбогдож магадгүй. За тэгээ ерөнхийдөө болохоор энэ 7 хоногийн уур амьсгал 3-ын аяг гарч ирсэн байна. Тэнгүүд бас энд 4 аяг байгаа тий. Тэгэхээр 3 дахь өдөр илүү онцолж иж болно л тоо. 3 дахь өдрийн нарийнтай, цэнгэнтэй байдал их л тийм одоо гол үйл явдал болж харагдаад байна. Хөгжөөнтэй, нарийнтай, зугаатай л ийм 7 хоног ерөнхийдөө болж өнгөрнө. Нэг тийм уйдах зав бол алга. Гарч орсон, найз нөхд дээр очсон, эсвэл одоо энэ баярт явдал гэдэг байгаа нэг бол хин нэгний төрсөн өдөр өдөрт өргөцсөн ч гэж болно. Ямар ч нэг тэмдэглэлт баярт өргөдөх, тэгээд өөрөө эсвэл зохион байгуулад хүмүүс урих ч юм уу те. Тэгээд айгуу гой баяртай, жаргалтай зүйлэл бусдтай хуваалцаад байгаа л утга байна. За тэгээд бас 6 цэнгэлтэй байхаас гадна төрсөн ах эгч дүү, ойрын үеэл ах эгч дүү нартайгаа нэлийн холбоотой байж магадгүй. Мөн сайн найзуудыг хэлдэг. Тэгээ гол нь нөгөө энэ нь таны найз ч гэж болно, хамаатан ч гэж болно л доо. Зүгээр л бүр ажлын чинь хүн ч гэж болно. Зүгээр ингээд нэг сэтгэллээр айгуу гоё ойлголцдог нэг юм хүн байгаад байгаа байхгүй юу? Ийм хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ гэсэн утга бол ерөнхийдөө харагдаж байна. Тэгээ энэ 7 хоногтоос төрсөн өдөр нь болох хүмүүс бас нэлийн дийлгэн байж магадгүй. Тэгэхээр энэ нэгд өдрийн төлөвлөд байгаа зүйл нь магадгүй энэ нэг баяр ёслолын үйл ажиллагаатай холбоотой та нар маань. За энэ 7 хоног тэгэндээ ингэндээ гэж айгүйх төлөвлөсөн байж магадгүй юм тий. За тэгээд энд нөгөө миний өөрийн хийсэн байдаг нөгөө танд хэрэгтэй болон хэрэггүй зүйл гэдэг юм хөзрөөсөө л гэдэг шүү дээ. Хөзрөөсөө 3 карт татсан. Тэнгүүд энэ 7 хоногт та нарт маань дуулах ээлтэй гэж байна. Тэгэхээр магадгүй энэ юу ээж юм одоо төрс өдрөө хийх гэж байгаа хүмүүс бол караоке хийвэл зүгээр юм шиг л харагдаж байна дөө гэдэг хэвгүй. Тэг дуулах за зүгээр энгийнээр зүгээр дуулах нь бас гоё байна гэсэн утга байхгүй танд ээлтэй. Тэгэхээр дуулгарч яадаг үлээ хүний хоолой хурд сэргэж идэг байхгүй. Ядж л одоо нөө до ре ми фа сол ля си догоо ингээд гоё уншаад байвал бас хүний хоолой хурд сэргэж идэв шүү. Тэгэхээр тэрийг бас хилж иж болно. Гоё дуулмаар байвал дуулчихж байгаарэ гинэ. За тэг цэцэг ургамлаа арчлах гэх түрүүн би энэ 10-ын зоосон дээр жишээ аваад хэлсэн те. Цэцэг ургамал арчлах. За магадгүй зарим нь бүр ингээд ерөөсөө цэцэг авъя мавич гэж бодож магадгүй л тэр нь бас ээлтэй шүү. Бодоод байгаа бол тэрнийг аваарай гэсэн утгаж болно. За тэгснээ бас нарийн хоол болон нарийн боов хийх гэж байна. Тэнгүүд ерөнхийдөө ялангуяа 3 дахь 4 дахь нэрэг дээр ер нь хоол хүнс ийм элбэг дэлбэг байдлын нэрэг айгүйх гараад ирсэн шүү. Тэгэхээр одоо гарын хоол молоо хийх ч юм уу өөрхөн тийм хоол хүнстэй холбоотой зүйл хийх нь ээлтэй л гэдэг юм. Багадгүй өөрөө хоол хийгээд бусдыг дайлах нь гэдэг ч юм уу те ялангуяа 10-ын зоостой харахад ээлтэй. За ер нь тэгээд хүн ундаалж хооллох нь буян болно гэхээс угаасаа нүгэл болохгүй шүү дээ те. За тэгээд амиа хичээх гэдэг зүйл танд энэ 7 хоногт ээлгүй гэж шүү за. Амиа хичээж болохгүй ах нь байна.
За тэгээ үс санамтгай байдал хэрэггүй гэж өнгөрсөн баларсан янз бүрийн болсон байдаг бол одоо тэрийг мартаарай. Битгий санаад бодоод яваад агаарэ. Тэр нь танд бол энерги чи унгана. Одоо ер нь энд дурдж байгаа зүйл таны энергийг унгана. Энд болохоор энерги чи өсгөн л гэсэн үг байхгүй юу? Тэгээд өөртөө итгэлгүй байдал гэж байна. Өөртөө итгэлтэй байгаарэ. Өөртөө итгэлгүй байдал, үс санамтгай байдал амиа ичих нь таныг энэ 7 хоногт сайн зүйлд хүрэхгүй байх нь. Харин дуулах, ургамал, цэцэг ургамлаа арчлах, хоол хийх, нарийн боов хийх нь таны энергийг айгу өсгөх нэ. Тэгэхээр яг жоохон эмгтээлэг энерги өргөх юм уу да гэж харж байна. Эндээс харахад бол эмгтээлэг эрчим энерги чинь сэргэх шаардлагатай байгаа. Та эрэгтэй ч гэсэн хамаагүй. За одоо харин та нартай зориулж татсан энэ Oracle картуудаа бариад сайн харуулъя. За ер нь нэг нэгээр нь сайн барьж харуулсан дээр юм билээ. За энэ бол partnership гэсэн карт. За тэгээд энд болохоор энэ сахиусан тэнгэрүүдийнх нь зөвлөгөө байна. Өөртөө өмж байгаарай гэсэн байна. За энэ бол одоо хүн хоорондын харилцаа болон мөн хосын харилцаан дээр өгч байгаа зөвлөгөө гэж хүлээж аваарай. За арай богинохноос нь эхэлж байна. Хүн хоорондын харилцаан дээр одоо яг юм шашны үзэл бодол нөлөөлж ийн гэсэн мессеж байдаг байхгүй энэ дээр. Тэгэхээр яг юм шашин шүтлэг ондоотой хүмүүс юм уу эсвэл нэг нэгнийхээ тийм шүтэх гэдэг зүйл дээр айгуу тийм ач холбогдол өгөхгүй байвал зүгээр хаа. Нэг жоохон хүлэн зөвшөөрөх ч гэдэг юм уу. За бас нэг талаасаа энэ нь болохоор жоохон одоо юм юутай холбоотой болох гэдэг л даа. За ингээ хэлчихэрэг яах вэ? Гадны ийм шашны нөлөө байж болохоор байхгүй доо. Юу гэдэг чинь хүн амьтан ном уншуулад ах ч юм уу. Эсвэл та өөрөө ингээд одоо хүн хоорондын харилцаагаа сайжруулах гад гандан идээр явах юм уу? Эсвэл бүр өөрөө домом их гэдэг нь үү? Гэмээр нэг юм. Одоо тэгэхээр одоо энэ дээр яг та өөрийнхөө зүгээс л одоо яг яач гэдэг юм бол да. Яг үндэ би бол тэрийг сайн ойлгохгүй л юм л да. Ямар ч сан таны хайр дурлал болон хүн хоорондын харилцаан дээр л энэ шашны хүмүүжэл одоо ийм сүнслэг зам мөрт танил нөлөөлөд байна л гэсэн утгыг ингэж илэрхийлж байгаа байхгүй. За тэгэхээр яг энэ нь яг энэ 7 хоногийнхоо туршид ингээд тодорхой хэмжээнд танд өөрт чи яг мэдрэгдэх хаа. За энийг л хилээдсэн юм байна да гэж та нар минь хүлээж авах байхаа. Энэ бол яг нэг зөвлөгөө гэхээсээ илүү болох үйл явдлыг хилээд байгаа юм шиг харагдаж байна. За харин энэ сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө картан дээр болохоор зураглалын удаас анхаарал татж байна. Ингээд ингэртээ ингээд гараа хомцсон байгаа нь өөрийгөө ер нь жоохон хаалттай байлгаад байгаа юм шиг харагдаж байна. Яг нь энэ ч учраас энэ өөртөө итгэлгүй байдал гэсэн утгыг бас энд бас давхар хилээд байна уу, уйлдаад байна уу да гэмээр. Хэдийгээр энэ 7 хоногийн өдөр болгоны уур амьсгал ингээд айгуу дайжгүй, ерөнхийдөө айгуу дайжгүй байгаа байхгүй юу. Тэгтээ танд нэг юм өөртөө итгэлгүй байдал байгаад ах шиг байна. Тэгтээ гол нь шүү дээ энийг өөртөө ингээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж зөвлөж шүү за. Ингээд бусдад ингээл дэлгээл би ийм сул талтай, би энэ дээр айгуу эмзэглээд идэг гэл ингээ гадагшаа ярихаасаа илүү зүгээр л өөртөө хүлээн зөвшөөрснөөр байдлаараа илүү сайжирна гэж байгаа юм шиг иймэрхүү гарчиг болон зураглал тэгээ доторх мессежээс нь ийм одоо уур амьсгал мэдрэгдлээ. Тэг ерөнхийдөө өөрийгөө сайн сонсоод би яг юу хүсэж байна, яах гээд байна гэдгийг айгуу сайн сонсож мэдрэх л чухал байгаа юм байна л да. За тэгээд ажил карьер болон мөнгө төрөхтэй холбоотойгоор ямар одоо мессеж зөвлөгөө ирсэн бэ гэхээр ямар ч байсан энэ 7 хоногт таны тийм ажлын хамтрал айгуу чухал байх юм шиг байна. Нэг бол ингээд шинээр хамтрагч орж ирэх гээд байгаа юм уу? Эсвэл угаасаа одоо байгаа энэ хамтрал чинь айгуу чухал үүрэг ролтой байх гэдэг юм. Тэнгүүд яг энэ хагасын өдрийн энерги байх магадaltaй харагдаж байна л да. Яг бол Page of Wands ч өөрөө ийм шин хүн одоо орчин одоо ажлын орчин шин хүмүүс орж ирэхийг бас илэрхийлээд байдаг байхгүй. Түүний тусламжтайгаар ийм ялалт танд ирж байгаа гэсэн утгач бас болохоор л байна л да. Тэгээд ийм гол нь энэ санал орж ирээд байгаа шүү дээ угаасаа тий.
хамтрий, ингээд хийе гэсэн санал орж ирээд байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэг ямар ч байсан энэ түншлэлтэй холбоотойгоор л танд аз завшаан, эд баялаг ингээ харилцан айгуу гоё өгөөчтэй нэг юм гоё хамтрал орж ирээд байгаа юм байна шүү. За. Тэгэхээр энэ тал дээр та нар маань сайхан нээлттэй байгаарай. Тэгээ яг энэ дээр бас нөгөө энэ partnership дээр хаалттай байгаад иж магадгүй гэсэн утгаараас энэ be honest with yourself гэдэг энэ өөртөө үнж байх гэсэн карт гарч ирсэн байж магадгүй. Тэгээ түншлэл хамтралтай холбоотойгоор таны ажил карьер дээр маш ахиц дэвшил мэдрэгдэх болно гэж энэ таны гол нь амжилтанд хүрэх ялахад ч айгу туслана гэдэг шүү. За ингээ 2 дугаар группийн маань 7 хоногийн уншлагыг ингээд дуслаа. Та нарт маань таарсан, таалагдсан байх гэж найдаж гин, таарах байх гэж найдаж гин. Тэгээд хэрвээ та нар маань ямар нэгэн байдлаар ингээд таарах юм бол бас комментээр надтай хуваалцаарай. За тэгэл мөн таалагдсан бол лайк, коммент үлдээгээрэй. За тэгээд subscribe-а дарахгүй үздэг хүмүүс маань subscribe-а дараад өгөөрэй гэж амжилт хүсье. За тэгээ шинэ 7 хоногт амжилт хүсье. Азийн нэрээ хувийн уншлага аваад эхэлсэн байгаа шүү. Тэрийг нэг дахиад дуулах чи. Тэгээ хувийн уншлага яаж авах вэ гэвэл та нар маань одоо энэ видео болгоны тайлбар хэсэг буюу description хэсэгт миний сошиал хаягуудыг бичсэн байдаг байгаа байхгүй юу. Тэгээ тэрүүгээр нь холбоосон оронд арж ороод надтай холбогдоод хувийн уншлага заавар авах. Үгүй хувийн уншлага авах заавар мэдээлэлээ надаас авч болно. За баяртай дараагийнхаа уншлагаар уулзъя. За 3 дугаар группийнх маань уншлагандаа тавтай морил. За та хэдийн сонгосон карт маань энэ 5-ын зоос гэсэн карт байсан. Энэ бол нэгдүгээр одоо нийт өдрийн энергийг илэрхийлж байгаа. Тэгээд тийм ч учраас энергийн шалгалт болгож хэрэгжилж байгаа. За 5-ын зоос за яг хамгийн одоо жоохон практикал гэх юм уу? Дөнгөж өдрөхөн нэг бороо орсон. Одоо бол эн чин цагид болж байгаа. Одоо нэг 3 болох гэж байгаа юм байна. Тэгэхээр өдөр нэг бороо орсондоо тэгэхэд нэг шүхэргүйтсэн байж магадгүй. Энерги шалгалт. Бусдгүй шүхэртэй байгаад одоо яа дээ өөрөө жоохон нороод тэгээд яг ингээ автобусны буудал ч юм уу нэг юм нөмөр нөөлөг газар бараадаад ингээд зогссон байгаа харагдаж байна л та. Тэгтээ за энэ нь болохоор цөөн хүмүүс таг. Бүр ингээ яг зонтог ч юм уу цув авчиж гэсэндээ мөнгө санхүүгүүд нь боломжгүй байсан гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй юу. Яг энэ нь бол цөөн хүнд байх л та. Хүн болгонд бол биш баха. За магадгүй мөнгө байсан ч гэсэнтэй за ингээд дэмий юмд мөнгө өрөөж авах те эшэг ингээд хүлээж аваад явчих гэдэг юм уу те иймэрхүү зүйл бодсон байж болно. За харин яг 5-ын зоосны ерөнхий утгаараа бол энэ өдөр та нар маань одоо юм гинтийн гар цохирол учирсан байж магадгүй. Ялангуяа материаллык байдлын тий мөнгө төгрөгөө алдах ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн зүйл одоо үнэтэй цайтай зүйл нэвдрэх хэрэгтэй зүйл нэвдрэх. Тэгээд эрүүл мэндийн хувьд бас жоохон өвдсөн байж болно. Өнөөдөр нэгдүгээр жоохон эрүүл мэндийн хувьд жоохон таагүй, бие нар загаад ч юм уу жоохон тэгээд байгаа гэсэн утга бол энд харагдаад байна. Тэг яг хоо заримын хувьд ингээд мөнгө санхүүгээс болсон ч тий мөнгө санхүүгийн бэрхшээлээс болсон ч үнэхээр эрүүл мэндийн шалтгаанаас ч бэ ингээд юу хүнтэй эрхлэхтэй мантай одоо энд нэг муур эрхлээд байгааз юу тэрийг тоох мантай л байгаа нэг юм энергитэй байгаа байхгүй юу. Айгуу тийм тавгүй энергитэй. За тэгээд үндсэн утгаараа бол ингээд мөнгө санхүүгийн хямралч вэ эрүүл мэндийн шалтгаанч бэ тэрнээс гадна нэг бол та нар маань жоохон юм айцтай хүмүүс байх магадaltaй байхгүй юу? Одоо би ингээ ядуурчих үедээ, хоосрох үедээ, эсвэл хаягдах үедээ, ганцаараа үлдэж хоцрох үедээ гэсэн жоохон юм айц мэдрэх гэдэг магадгүй харагдаж байна. Жоохон хүнд энергитэй л өдөр байх юм шиг байна. Байсан юм шиг байна. Тэгээ яг би урдчлаад нэгэд карт татсан байгаа учраас энэ abundance Angel of Abundance гэдэг энэ Oracle картаас бол яалтчгүй яг ийм
хүртэх хэрэггүй мэдрэмж гэсэн ийм одоо утгатай зүйл гараад ирсэн байхгүй. Таны оюун бодолд хамаг учир байна гэсэн утга бол байдаг. Тэгээ 5-ын зоос ч гэсэн ялгаагүй. Ингээд хүнд хэцүү байна гэд ингээд одоо бусдад нялзаах ч гэдэг юм. Эсвэл ингээд бууж өгсөн энергитэй болоо тий. Өө би энэ хэцүү зовлонтой байдлаас угаасаа гарч чадахгүй мэн дөө гэд ингээд байх биш. Арга самаа өөрөө олоод одоо бүх зүйл таны гарт байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та өөрөө нөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг тий. Ингээл тэр надад дээр туслах байх, энэ тийх байх гэл ингээд суугаад байх гэхээс илүү та өөрөө хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Энэ хүнд хэцүү байдлаас яаж гарах уу? Яавал дээр үү гэдгийг та өөрөө л хийнэ үү гэхээс биш ингээд за ер нь нэг тиймэрхүү юм айгүй их мэдрэгдлээ. Яг ганцхан өдрийн энерги дэрхэд жоохон хүндэл санагдлаа. За 2 дахь өдөр дээр Аягны хаан. Тэгээ ер нь бол 2 хаан гарч ирсэн байгаа маань энэ 7 хоногт танд ийм нөлөө бүхий хүмүүсийн тусламж, дэмжлэг, нөлөөлөл их чухал байх юм шиг бол харагдаж байна. Танаас гадна бас өөр танд нөлөөлөх хүмүүс байгаад байгаа харагдаад байна. Тэгээ гол нь эднэр нь ингээ нэг юм мигийн дийзлэх байр сууриа олцсон нэг юм уучраа олцсон хүмүүс байгаад байгаа байхгүй юу? За тэгээ хааны аяг ч өөрөө айгуу тийм сэтгэлээр баян дүүрэн хүнийг илэрхийлнэ. За ер нь бол хааны хөзөр гэдэг утгаараа угаасаа эргэтэлэг энергийг давмгаа илэрхийлнэ. Тэгтээ бас эмгтэн хүнийг ч хэлжиж болдог. Айгуу тийм сэтгэл зөөлөнтэй уяхан хайраар дүүрэн ийм гоё сэтгэлтэй хүн байгаад байна. Тэгээд аливаа зүйл дээр нэг юм ширүүн дойрон зам байхгүй. Айгуу тийм тогтуухан за ингээ байдлыг ерөнхийдөө ийм ажигласан байр суурьтай байдаг. Маш зөөлөн хүний энерги байна. За тэгээд энэ хүн та өөрөө хийж болно. За мөн өөр хин нэгэн байж болно. Ийм хүн тэр 2 дахь өдөр илүү гол нөлөөтэй байна гэсэн утга. За тэгээд яг зураглалын хувьд болохоор энэ хөгжмийн студ байгаад ах шиг байна. Хөгжимд дурлах байх юм болов уу? Эсвэл энэ өдөр юм хөгжим сонсож, дуртай хөгжмөө сонсож өнгөрөөх нь илүү одоо таатаач байх юм уу гэмээр. Хэл тийм зөөлөн аядуу тогтун өдөр байх магадaltaй. Тэгээ ямар нэгэн зүйлд маш их дурлал гэсэн утга байгаа даа. Тэгээ ялангуяа хөгжимд үйж болно. Хүнд ч үйж болно л доо. Нэм хайрлсан энерги айгүй их чухал. Тэгээд энд угаасаа гүлэг твэрсэн байгаа ч гэсэндээ хайрын энергиэр дүүрэн байх нэ. За тэгээд дагаад бас яг уус хөзөр гэдэг утгаараа зүүн совин сайтай авахыг бас хэлжээж болно. Та ингэ зөнгөөрөө өөрийгөө тайвшруулах зүйлийг олох ч юм уу. Зүүн сав өндөртөө байна. За 3 дахь өдөр болохоор 7-гийн зоос гарсан. Ямар ч байсан нэг юм нэг өдрийн энергийг бодвол өсөд байгаа биз. Тэгэхээр яг нэг юм бууж өхийн даваан дээр байдал сайжрах гэсэн утга бас эндээс харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ гол нь 7-гийн зоос ч өөрөө ингэ бууж өгч болохгүй шүү гэсэн утга байдаг. Одоо та өдийг хүртэл яг яаж чиж ирсэн? Тэр чинийгээрээ зүтгээд байгаараа тэгвэл танд үр дүн удахгүй ирэх гээд шүү. Та яг нэг өхрийн суулан дээр хутга гэдэг шиг шантарах гээд шүү гэсэн нэг иймэрхүү мессежийг өгч идэг. Тэг яг тэр өдрийн зүгээр уур амьсгал гэ үзэх юм бол саях бол илүү зөвлөгөө талаас хэлээд байна л да. Тэр өдрийн уур амьсгал гэх юм бол та нар маань ирээдүйн одоо бодвол за энэ сарын ч юм уу эсвэл болио л доо энэ 7 хоногийнхоо төсвийг ингээд хуваарлаж байгаа юм шиг те. За эдийг нь тэг энийг ингэнэ гэл ингээд тиймэрхүү жон тооцооны ажлыг 3 дахь өдөр хийгээд байгаа юм шиг харагдаж байна. Тэгээ гол нь эн чинь үржил шимээ хүртэх гэсэн утга байдаг штэ. Нэг юм өөрийнхөө тодорхой хэмжээнд өөрийнхөө хөрөнгө мөнгө цаг заваад зориулсан зүйлийнхаа л үр шимийг хүртэх магадaltaй. Тэр зүйл маш их ойртож байгааг мэдрэмж гэдэг юм уу тийм. За 4 дахь өдөр болохоор 10-ын сэлэм уруу ардсан байна маш гоё. Ямар ч л байсан таныг зовоож исэн тийм стресс, бухимдал одоо оюун санаагийн чинь ингээ байнга чилээгээд исэн зүйлсүүд ингээ сайхан тавираад дуусаад одоо ингээ нэг нэгээрээ сэлэмнүүд чинь сугарж унаад таныг нэг сайхан сэтгэл амар болгож байгаа л харагдаад байна л да. Тэг яг 10-ын сэлэм гэдэг утгаараа нэлээд жоохон урт үргэлжилсэн ийм таныг зовоосон зүйл байгаа даахгүй. Ялангуяа сэтгэлийг чинь зовоожсэн. Мөн маш их зүйл бодуулж стресстүүлжсэн зүйл. Тэгээд
мөн гомдол бас байж болно. Яг бол арын сэлэмч өөрөө нэг юм нөгөө одоо нэг итгэж авсан хүмүүс хулигдах, молигдах тий араар тавих, араар муулах гэх мэт тий ямар ч зүйл итгэл алдсан хүмүүсээс ирсэн гомдол шархуудыг хилээд идэг. Тэгэхээр энэ зүйл сайхан илааршиж дуусаж нэг юм онцгүй цикл дуусж байгаа гэсэн гоё утгатай карт байна. За тэгэхээр энэ зөвхөн тэр өдрийн энерги гэхээс илүү ер нь өмнөх нэг юм тодорхой хэмжээнд үргэлжилсэн дор хаяж баг 17 хоног ч гэмээр юм уу тий 17 хоног үргэлжилсэн зүйл гэхэр ч одоо 2 сар гарна гэсэн үг шүү дээ. Нэг тийм зүйл сайхан дуусч өгч байгаа гэсэн утга. Завгаадсан зүйл. Дарангац одоо бас оюун санаа биш бүр бие эрүүл мэндчиж болно л тоо. Нэг сайжирч өгөхгүй эсвэл айгүй их тийм удаан эм тариа хэрэглээд исэн юм уу, тариулаад исэн юм уу, зүү тавиулаад исэн юм уу ч гэмээр юм уу тий нэг юм мистицтэй холбоотой тийм зүйл бас байж болно. Тийм зүйл дуусч байгаа. За сайн мэдээ энэ баяр үргээ. За 5 дахь өдөр Page of Cups одоо юм гоё залуухан дэврүүн гоё энергитэй карт байна л да. Тэр өдрийн энерги нөөрөө магадгүй юм гоё өөрийгөө илүү гоё залуухнаар мэдэрч магадгүй юм бие мич айгуу гоё хөнгөрцөн ч юм уу сэтгэл санаа чинь ингээ сайхан дээрдсэн ч юм уу. Гэхдээ энэ ялч үн өмнөх өдрийн энэ 10 сэлэм урваа харсантай холбоотой байгаа. Ямар ч хэлээс нэг юм айгуу гоё болцсон энергитэй харагдаж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд айгуу гэгээлэг, өөдрөг, дэврүүн. За мөн танд энэ өдөр одоо хин нэгнээс сайхан санал ирж болно. Ажлын санал ч юм уу эсвэл одоо сэтгэлээ илчлэгч байж болно сингл хүмүүсийн хувьд тий. Эсвэл хин нэгэн танд баярлсан талархснаа илэрхийлэх эсвэл одоо уучлаарайгаа хэлэх ч юм уу тийм сэтгэлээ илэрхийлэх байж болно. Тэгээ мөн эсвэл бүр гарч орох санал авч иж магадгүй найзуудаасаа өнөөдөр гарах орох уу гэдэг 5 дахь өдрийг ч хэлэх үү уулзаж учрах тиймэрхүү зүйл бас болж иж магадгүй болзоонд явах мавах тий. За ийм гоё энергитэй хөнгөн энергитэй өдөр байна. Хагасаа өдөр болохоор хааны сава. За энэ өдөр танд ийм гал ирч хүчтэй эрэгтэй хүний энерги нөлөөлж болно эсвэл та өөрөө юм байж болно. Ер нь бол галын хаан ч өөрөө удирдахч энергитэй ийм одоо дарга захирал тийм ийм хүмүүсийг удирддаг ажил хийдэг юм удирдахч энергитэй хүн байдаг. Тэгэхээр ийм энерги тань сэргэж болно. Та маш сайн удирдахч байхыг хэлж байна. Эсвэл одоо эсрэгээрээ танд тийм удирдахч энергитэй тийм хүний нөлөө эергээр орж ирэхийг харуулж байгаа байхгүй юу? Хүрээлэл өсөх байж болно бас. Танил талын хүрээ өсөх. За, бүтэнсэ өдөр болохоор 6-гийн аяга. Яг уруу арж буусан л байна л да. За, бүтэнсэ өдөр яг жоохон дурсамжаараа хөвж магадгүй. Нэг айхтар сүртэй үйл явдал болохгүй ч гэсэн та ийм өнгөрснөө дурсах. Тэгээ байснаас нь илүү сайхнаар дурсах гэсэн утга байдаг. Одоо бас магадгүй ингээд нөгөө багын найз нөхд ч юм уу эсвэл заримынх нь бол одоо X-Mix-ээ дурсаж санах байж болох юм. Тэгээ ямар ч хэлээс нэг юм дурсамжтай холбоотой тэгээ гол нь ерөнхийдөө энэ 6-гийн аяга уруу харахаар ингээ өнгөрсөнтөд нь үлдээх одоо гол нь тэр өнгөрсөнд одоо таатай ч таагүй ч тэр дурсамж таны ирээдүйд болон одоод ямар ч тийм ашиг тусгүй үүрэг ролгүй учраас тэрнийг уг нь бол нэг их бодоод авах хэрэггүй л гэсэн утга байдаг. Яг хав ягаад ч юм та тэгэл бодоод л байх юм шиг байна. Тэгтээ ямар ч сан тэр үеийн дурсамж тэр үеийн нөхцөл байдлаас илүү сайжруулж ингээд арай сайхнаар дурсаад байгаа байхгүй юу. За тийм байна. Яг хав гинтийн хүмүүнтэй таарж магадгүй ингээд бүр ингээ мартцсан байсан хүнтэйгээ гинт таарах эсвэл тэр хүнтэй холбоотой гинт тийм хүнтэй таарах эсвэл дурсамж сэтрэх үнэр амт дуугаарч гэсэн энэ зүйл ингээд танил мэдрэмж орж ирэх нэг тийм юм байдаг шүү дээ тий. Нэг тиймэрхүү. Тэгээд тэр үеийн дурсамж айгуу сэтрээд ах ч юм уу. Тийм утгыг бас хэлж иж болно. За тэгээд энэ 7 хоногийн ерөнхий уур амьсгал гингүүд 5 аяг гарч ирсэн. Тэгээд ер нь эхлэл болон энэ ерөнхий уур амьсгал хоёрыг харахаар сэтгэл зүйн хувьд л нэг жоохон тавгүй л байх гэдэг шинжтэй ерөнхийдөө.
5 ягч ерөн жоохон сэтгэл гутралыг илэрхийлсэн карт байдаг. Тэгээ сэтгэл зүй тавгуутай даахал юм шиг байна л та. Тэгтээ штэ та нар маань энэ тэгтээ хоёр утгатай байхгүй. Нэг бол та үнэхээр ийм сэтгэл зүйн хувь тавгуутай таныг найз нөхдөд чинь гэр бүл чинь ингээд дэмжиж туслах гал тэ сэтгэлээр өрөхгүй л ямар ч хэлээс нэг юм тийм нэг юм живээд байгаа тий нэг доошоогоо живэх гээд байгаа байхгүй юу сэтгэл зүйн хувьд. Тэгээ тэндээс ч ингээд татаж авах гал айгу хичээж байгаа гэсэн утга харагдаж байна. Бас эсрэгээр та өөрөө бас тийм одоо сэтгэл зүйн хувьд хүнд байгаа хүнийг дэмжих туслах сэтгэлээр өргөхийг хичээнэ гэсэн ийм утгач байж болохоор харагдаж байна. Аль одоо айлангаар нь ч танд нийцэж магадгүй. За 7 хоногийн ерөнхий уур амьсгал болон өдөр бүр юм байна. За тэнгүүд энэ 7 хоног та нарт хэрэгтэй зүйл буюу одоо энерги чинь өсгөх зүйл нь юу вэ гэнгүүт сүнслэг мэдрэмжээ хөгжүүлэх гэж юм, найзуудтайгаа уулзах гэж юм. Тэгээ чанартай нойр гинэ. Сайхан унтаж амарвал энерги чинь хөгжих нэ. Яг одоо унтах цагтаа л унтах тий. За тэгээ найзтайгаа уулзах гэд. Тэнгүүд яг нэг юм найзын энергич орж ирээл аам л да энэ 5-ын аягнаас 6-гийн аяг тэгснэ энэ бас юу Page of Cups эдрээс ингээ харахаар аль болох найз нөхдөдтэйгээ уулзвал сэтгэл санаа арай өөдрөг байх юм шиг байна. Тэгээд сүнслэг мэдрэмжээ хөгжүүлэх гэхээр сүнслэг зүйл судлах, мэдэх өөртөө бас ингээ төрөөд байгаа мэдрэмж энтрүүдээ энэ одоо яг ямар учраас ингэдэм болч гэдэг юм уу бас нэг юм судлаад мэдэх гээд үзэхэд бас зүгээр л юм уу та. Тэгээ хөгжүүлэх гингүүд яг бясалгал байж болно л доо. Тийм бясалгал. Тэгээд ер нь ингээд сая хараадсан чинь нэр энэ хааны аягч вэ, савааны хаанч вэ? Ямар сони хэлж вэ? За ямар ч зүйл энэ хоёр чинь хоёулаа бас нэг юм зүн совин, зүнч гэсэн утга бол байгаад идэв шүү. Яг аягны хаан дээр бол би зүн совинг нь илэрхийлсэн байгаа. Харин савааны хаан дээр бол арай хилийг өнгөрцөн баха. Тийм нэг юм зүн совинтой холбоотой зүйл байдаг. Тэгэхээр та нар өөрсдөө бас ерөнхийдөө нэлийн зөнтөө хүмүүс байдаг юм шиг байна. Тэгээ энийг явуулна хөгжүүлээд тахвал зүгээр шүү гэж шүү. За тэгээд харин танд энэ 7 хоногт хэрэггүй таны энергийг доош нь татах зүйл гингүүд бүр уг нь бүх группүүдээр 3-3-ыг татчаад та нар дээр бүр 5-аараа гарч ирсэн. За тэгэхээр хөдөлгөөнгүй байдал гэж байгаа юм. Тэгэхээр нэг газараа байгаад ах гэрээс гарахгүй байх эсвэл хит юм хөдөлгөөний дутагдлалд орох тэгээ зүгээр ингээд ич тийшээ гарахгүй байх те энэ нь болохоор хэрэггүй гэдэг байгаа байхгүй юу? Аль болох гарч орж хөдөлж дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. За сүрэг үгс, хараалын үгс гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ аманцарч гэж ороод ирж байгаа. Тэгэхээр ер нь ингээд нэг юм аман доороо хагархаатай гэсэн шиг юу ч хамаагүй амнаасаа гаргаж бас болохгүй гэсэн л утга эндээс харагдаад байгаа юм л та. Тэгээ яг үнэхээр шууд утгаараа дандаа нэг бэлэггүй юм ярьдаг гэж магадгүй. Ялангуяа одоо энэ хоёрыг ингээ харангуут мөнгөтэй болохоор баяжхаараа одоо даанч алгалдаа тэгтээ ирээдүйд мөнгөтэй болохоор гэж ярьдаг хүмүүс үж магадгүй. Энэ айгуу дими гэж байгаа байхгүй юу? Хэрэггүй. За мөн бүр ингээ номхоо хараалын үгүүд үүдэг те. Хараалын үгүүд бас хэлвэл бас хэрэггүй гэж байна. За тэгээ аманцар гингүүд яг ховж ороод ирнэ л те. Ер нь бол ховж тэгээд яг зүгээр түрүүн би хэлсэндээ аман доор хагархаатай гэсэн шиг юу ч хамаагүй амнаасаа гарах гэсэн утгыг бас хэлж иж болно. Тэгээд магадгүй зарим зүйл жоо нууцах хэрэгтэй болоод энэ гарсан болоо хитрхи их юм ярих хэрэггүй л гэж байна. За тэгээ бие тоох гэж байна. Одоо өөрийгөө байгаагаас нь илүү дээрд үзээл те бие тоох нь бас энэ 7 хоногт хэрэггүй шүү гэж зөвлөж байна. Итгэл үнэмшилгүй байдал гэж байна. Тэг яг итгэл үнэмшилгүй байдал энэ сүнслэг мэдрэмж хоёрыг ингээд бас жоохон уялдуулж болохоор л байна л та. Үнэхээр өөрийнхөө зүн мэдрэмжийг сонсоод тэрэндээ итгэх хэрэгтэй байтал тэрэндээ итгэхгүй байх нь бас сөрөг нөлөө үзүүлж иж болно. За мөн одоо ингээд болно бүтэн бүх зүйл сайхан болно гэх юм итгэл үнэмшил байдэн шүү дээ хүнд чинь тий. Тэр зүйлээ жоохон алдчихад байгаа юм бол тоо да. Тэрийгэл нэг яаж иж байгаад л эерэг болгомоор байна. За тэгээ одоо энэ зөвлөгөө болгож татсан картуудаа та нартай нэг нэгээр нь бариад харуулъя. За хүн хоорондын харилцаан дээр ирсэн зөвлөгөө.
баялагтай холбоотойгоор ажил, карьер, мөнгө санхүүтэй холбоотойгоор ирсэн зөвлөгөө. Заагаар энэ бол зүгээр энэ 7 хоногт ерөнхийдөө сахиусуудаас нь юу гэж хэлхийг хүссэн юм бэ гэж авсан. За энэ дээр бол би ерөнхийд нь айгүй олон юм сая жишээ аваад ярьчлаа тий. Зураг дээр нь ямар байгаа. Вау. За таадаас энэ зураглалын сайн харуул энэ бүр ингээл айгүйх юм алтан зоосон дээр зогссон байгаа. Тэгээд энэ ер нь ингээ харангууд нь штэ үндэс хүүрд тэгээд титэм хүүрд гэл ингээд зүрхэн хүүрд эдрийг илэрхийлээд байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ картны утга нь болохоор mindset буюу одоо энэ үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо эд баялагтай холбоотой хүртэх эрхтэй ирэхгүй гэсэн тэр үзэл бодлыг одоо энэ өөрчлөх хэрэгтэй байгаа. Тэгээ гол нь ирээдүйд бүтнэ гэж бодхоос илүү одоо байгаагаар мэдрэх нь чухал байна гэж хэлж байна. Тэгэхээр би мөнгөтэй болохоороо тэгэхээр ингэхээрээ гэж ярих биш. Аль хэдийн тэр зүйл эд баялагтай нь одоо танд байгаа мэтэрл мэдрэх нь чухал байна гэдэг байгаа байхгүй. Яг мэдээж үнэхээр юм 5-ын зоосны энерги дээр байхад ийм зүйл мэдрэх нь жоохон хэцүү л дээ. Ер нь л тэгтэл тэг зөвлөж байна. Сахиусуудаас нь болохоор энэ 7 хоногт юу гэж зөвлөж байна вэ гэхээр тогтвортой ахиц дэвшил гэж байна. Тэгэхээр нэг юм нэг хөдөлгөөнөөр цөм одоо баяжчих ч гэж болно. Эсвэл ганц ухс гээл айгүй том зүйл үр дүнд хүрэх ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйл бол хэрэггүй гэдэг байгаа байхгүй. Нэг тогтвортой ахиц дэвшил гингүүдийн 7-гийн заосны энэ зураглал ч гэсэн харагдаж байгаа хэвээр 1 2 3 4 гэдэг ингээ шат тагж байгаа. Ямар ч үйл байсан тогтвортойгоор ахиж дэвшиж байгаа. Гэхдээ гол нь энэнд нэг юм юу л энэ дээр бол мессеж нь илүү юм хайрын энерги л гэдэг юм л да. Та алхам тутамдаа амьдралдаа юм хайрыг эрхэмлээд хайрын энергийг ингээ өөрөөсөө гаргаснараа л цаанаасаа л ингээд ахиж байгаа, дэвшиж байгаа, хөгжиж байгаа л гэдэг. Тэгээд энэ хорвоо ертөнд таны юм бусдад ийм инэрэнгүү хайрын энерги хандж байгаа тэр үйлдэлийг чинь айгүйх тийм үнэлж байгаа гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй юу? Одоо магадгүй өөрөө хэцүү байж иж бусдад туслах ч юм уу те өөрийгөө яа гэж иж бусдад ингэ туслах яг 5-ын зоосон дээр бас тийм утга байдаг л да. Яг нэг юм өөршгөө хэцүү байгаа хүнээс тусламж авах ч юм уу эсвэл өөрөө туслах ч юм уу. Тэгээ тэр нь ингээд ирээдүйд маш юм хинээс ч одоо авж байгаагүй тийм тус дэмийг одоо сэтгэлд нь ингээд одоо хадаж үлдээх ч юм нэг тиймэрхүү утга бол бас байдаг байхгүй. Тиймээс алхам тутамдаа хайрын энергийг ингээ хэрэгжүүлсэн хэвээрээ байгаарай. Тэрний чинь бол үнэлж байгаа шүү. Тийм ч учраас цаагаараа ингээд ахиц дэвшил бол явагдаж байгаа шүү гэж зөвлөж байгаа юм шиг байна. Ерөнхийдөө яхаж байгаа юм айгу сахиусуудаас нэг аргадаад байгаа л ийм мэдрэмж ирж байна. За тэгээ хүү хоорондын харилцаан дээр бол тун утгахгүй л гэдэг юм л да. Та гол нь яг юу хүсэж байгаагаа тодорхой болгоорой. Тэгвэл тун утгахгүй тэр зүйл чинь биелнэ гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй. Энэ тэгэхээр заримынх нь бол үнэхээр мэдээж одоо тэгээ хань ижил ч юм уу эсвэл найз охин найзлуу бүр ажлын хамтрагч эсвэл сайн найз ч гэж болно л доо. Тэгээ бүр илүү одоо ингээд энэ гурыг ингээд базаад харах юм бол ерөнхийдөө л нэг юм өөрийгөө яг ямар байлгамаар байгаа юм те юу хүсэж байгаа. Тэрнийг маш тодорхойгоор өөртөө итгүүлж чадвал тэр зүйл чинь эрэхтэй ойрхон байна л гэсэн ийм л мессежийг илүү өгч ийн гэж харлаа. За ингээ 3 дугаар группийн маань уншлага ингээ дуслаа. Та нарт маань хэрвээ таарсан, таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Тэгээ хэрхэн таарсан, яасан ийсэн гэдгээс дэлгэрэнгүй бичвэл бас мөн таатай байх болно. Тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс байгаа бол хувийн уншлага аваад эхэлсэн байгаа шүү гэдгээ дахин дуулгая.
Тэгээд description хэсэг буюу тайлбар хэсэгт миний одоо хувийн сошиал хаягууд бол байгаа. Түүгээр холбогдоод хувийн уншлагаа авах заавар мэдээлэл авч болдог байгаа. За тэгээд та нартай шинэ 7 хоногт нь амжилт хүсье. Дараагийнхын шинэ уншлагаар уулзтлаа. Баяр таа.